Амжилттай эдлийн шинэ дугаараар тав хүнтэй иргэн мэдчилж байна. Ирхэн үзэгчид тав хүн сайн байцгаана уу? Яг одоо би Хинтээ аймгийн Цэгэр мандал сумын нутагт байдаг хар зүрхний хөхнүүр гээд байгалийн үзэсгэлэнтэй түүх соёлын асар баялаг үзэж харах юм ихтэй ийм сайхан газар хүрэлцэн ирлээ. Улаанбаатар хотоос Малахаар дамжаад Багнуураас уршаа Цэгэр мандал хүртэл давхаад Цэгэр мандлаас Шорон замаар салаад 40 орчим км явчихв. Тэгэд энэ сайхан үзэсгэлэнтэй газар хүрээд ирнэ. Улаанбаатар хотын төвчээрээ бүгдрэл, стресс энэ бүхнээс холдож байгальтайгаа хамт бай, сайхан эерэг энерги цэник авъя гэвэл хар зүрхний хөхнөр юм их энэ газар бол хамгийн ойр, хамгийн зөв бас хамгийн сайхан сонголт байдаг юм аа. Өнөөдөр энэгээр үнжин тав хүндөө би хөхнөрөө танилцуулна. Мөн одоо энэ нуурын нэртэй хамт байнга хэлэгдэх хар зүрх уул гэдэг зүрх уулаа танилцуулна. Мөн энэ хоёр иргэн тойронд байдаг төв соёлын тусгалд зохицлоор газар байдаг. Энийг бас тавхандаа танилцуулнаа. Ингээд миний блогтой хамт байгаарай. Өнөөдөр тий subscribe дарж хэмжээгүй хүмүүс байвал саб дараарай. Лайк, комент, шеэр гэдэг тав хүн маань дэмжлэгээ хайрлахаа мэдж байгаа шүү дээ. Ингээд аялал маань үргэлжилж байна. Хамтдаа явцгаая. Завтгалсан газараасаа явсаар агаад ч явахдаа 1 км орчим яваад өнөөдрийн блогийн гол сэдв хар зүрхний хөхнөр. Яг миний ард харагдж байгаад тэр хайрхныг зүрх хайрх гэдэг. Энэ нуур маань болохоор хөхнөр. Монголчууд бид үүнийг хамтдаа хар зүрхний хөхнөр хэмээн нэрийцээр өдөөөрсөн. Сайхан газар. Байгалийн өвдөж сонирхолтой сайхан газар, түүхийн өвдөж үнэхээр хүндэтгэл төрүүлмээр ийм сайхан газар. Энэ хойно харагдж байгаа энэ хөхнөр маань маш гоё тунгалаг устай. Жилийн 4 үйлрэлд л бас ингээ үзэсгэлэнтэй сайхан байдаг. Иргэн дойрондоо өтгөн сайхан ойтой, нарсан ойтой, хустай ийм газар. Нэг юм анзаарлаа. Энэ хөхнөр маань загастай юм байна. Би урд нь юрдөө анзаараагүй юм байна. Тэм сонин болдгор загаснууд байна. Сүргэлээд яваад байдаг ийм загаснууд байт юм байна. Байгалийн өвд үнэхээр үзэсгэлэнтэй газар. Дотоод гадаадын жуулчид бүх хүмүүс ирж үзэх сонирхолтой ийм газар. Над мэтийн контент хийгчид, гэрэл зурагчид, видеочид хүртэл ирэх дуртай ийм сайхан газар. Түүхийн хувьд бол үнэхээр гайхамшигтай. Монголын түүхийн хамгийн том эргэлтийн цэгийг энд тавьсан гэж би хувьдаа боддог. 1206 онд хар зүрхний хөхнөрийн энэ орчимд их Монгол улсын одоо эхлэлийн цэг болж их хуралдаа зарлж Тэмүүжинг Чингис хаан хэмээн нэрийдэж Монгол улсын хаанаар өргөмжилсөн ийм түүхэн газар. Энд бол тухайн цаг үед бол төм түжигэнж бум бүжигэнжсэн болов гэмээр санагддаг. Монголын улс орчин ч гэсэн энэ талаар дурдан өгүүлсэн байдаг. Бидний сайн үзсэн нөгөө Чингис хаан кинон дээр хүртэл одоо яг хаан залах тэр ёслолын үеийг бол маш том руу харуулсан байдаг. Тийм болохоор үнэхээр тэр түүхийн эргэлтийн цэг энд байсан гэдэг учраас түүхийн үед бол маш чухал газар. За доороос сайхан алхаж өксөж явсаар агаад хар зүрхөө хайрхныхаа ороод иргээд тэрлээ. Ийм сайхан чулуун овоо байдаг. Томоо овоо тэгээд хадаг яндар. Сан хүч тавьдаг. Бүр гал асаадаг. Чулуун монцогтой бүгээр л зүйлтэй юм сайхан овоо ороод ирэнд байдгаа. За энэ жаахан. Энэ дээр өсвөл
нуур сайхан харагдана. Хангаан нурууны энэ ой хөвч уулс бүгдээ тэр жигтэй сайхан харагдана. Түүнээс гадна түрүүн бид урдсан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хар зүрх уулыг төрийн тахилгатай болгосон. Тун утгагүй тахилга нь болох ийм учиртай газраа. Энэ нь зөвхөн шашны ёслол биш. Харин өвөг дээдсээс өвлсөн байгаль хамгаалах эх орны хайрлах хүслийг хойч үедээ өвлүүлж бүх үндэсний өв соёл. Ганцхан төрийн тахилгаар хязгаарлахгүй овооны наадам, овооны тахилга, орон нутгийн тахилга энэ бүх тахилга зүй ёсны хувьд эх орноо хойч үедээ өвлүүлдэг залуу үеэ эх орон зүйлсээр төрүүлж маш том үүрэг ролтой, үүрэг хариуцлагатай зан үйл байгаамаа. Тэр бол бидгийг хэлмээр байна. Ингээд хэдүүлээ жоохон зураг авч алхацгаая. Дрон хэсэгцгээе. Нэр зураг авалтанд орохоос өмнө та бүхэнд нэг зүйл танилцуулъя. Юу гэхээр энэ миний одоо энэ камерны чүнгэн дээр ингээд камерыг нь бэхэлцэн байгаа. Энэ бэхлэгээ байдаг. Камера ингээс салгаад авчин шаардлагатай үед ингээ буцаа хайчдаг. Ийм клип байдаг. Small-гийн ийм клипийг та бүхэн сонирхол одоо энэ фото китс гэдэг дэлгүүр байдаг. Камера одоо зургийн хэрэгсэл зардаг. Тэндээс та нар энийг хөдөлж явж болно. Ийм жижигхэн дээр камерны одоо энэ шилтэй ингээ холбогддог. Ингээл камер ингэрт галд чөлөөтэй уул алхах янз бүрийн ивент арга хэмжээ өгөх болоход ингээд нөхцдөг. Ийм ач холбогдолтой ч юу. Энийг тав хүн бас сонирхоод үзээрэй. За, ингээд зураг авалтанд орцгоо. Ингээд энийг овооны үзүүрийг гавчмаар санагдаад байгаа хөөхгүй. Бас ингэж яваад маа эдг одоо ингэж яваад бүү тоос нэг үзүүлээч. Ингээд нэг харна. Хөөтг энд бас нэг гой зохиомж гарч магадгүй санагдаж юу шүү. Ийшээ нэг орж байгаа. Ингээд нэг харагдах. Хава эдэг. Та нар цув тойроод алхаад байна шүү дээ. Шоо ингэж яагаад энэ хараа дороос жоохон сэлбэт маяг. Авалж байна. Өнөөдөр сайхан өдөр байна. Сэрүүхэн халаад авахгүй тэгшээ ирнэ. Гой нартай, сэвэлзүр гой зөөлөн салхитай. Та нар энэ талбай төв тасгийг харж байгаас тэгж байгаа. Хайрхныхаа ороо дээр нэг хэсэг цагийг сайхан өнгөрөөлөө. Одоо ингээд дараагийн цаг дурсгалын цогцлбор өчид сонирхцгоё. Өнөөдрийн үзэж сонирхох ёстой газруудын сүүлийнх нь энэ их хаадын цогцлбор гэх юм уу. Ийм байна. Монголын их баг хаадуудыг бүгдийг бодон дээр сэлбэрлээд ингээд босгоо тавьчихсан энэ цогцлбор Чингис хааны аав Исүхбаатар ээж үүлэн их тэгээд хатан бүрт хатан Чингис хааны хатан эднийг голдон байрлуулад ингээ байгуулсан модон том сэлбэрүүтэй ийм цогцлбор байдаг юм байна. Байдаг юм байж ухта байдаг. Чингис хааны мэдснээ 840 жилийн ойд зориулан босгов гэдээ энд бичсэн байна. Тэгэхээр
энэ 2002 онд босгосон болов гэсэн бодолтой байна. Ийм төгслөөр ирж үзвэл бас сонирхолтой. Айгуу сайн бодон хэлбэрүүд байгаа. Жохон сэргээхээр л болцсон санагч. Бүх тайлбарууд нь бол өмнө нь ингээд пайцтай байдаг юм шиг байна. Байхгүй болсон байна. Тэгээ зарим нь унсан байна. Эзэнгүүдэд л байгаа юм шиг байна. Нэг сайн сэргээгээд эзэнтэй болгоод маллага арчилгаатай болгочвол бас сонирхолтой газар шүү. За ингээд наашид орж ирэх хүмүүс юу үзэхэ миний блог дээрээс харж авсан баг. Ямар ч байсан та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дэмжиж subscribe дараарай, like, comment, share гээд тус дэмээ хайрлаарай. Мөн яг энэ цаг мөчид өөрийнхөө блогийн ивент тэтгэж болох Апу компани, Шунхлаа компани, хамтрагч болох Monnis болон Даншиг группийн хамт олонд бүгдээрэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн үзэгч та бүхэн ч гэсэн маш их баярлж байгаа шүү. Ингээд өнөөдрийн блогоо энэ дүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар тунгуудахгүй иргэн уулзцгаая. Түр баяртай.